2011 онд баталсан. За энэ хуулийн хүрээнд бол улс төрийн намууд хүсийн тэнцвэр төдлийн тайлан өгөх юм зохицуулт бол тусгасан байдаг. Хэдий юм боловч одоо 13 жилийн хугацаанд бол энэхүү тайлан албан ёсны байдлаар бол авагдаж олон нийтэд мэдээлэх асуудлууд бол маш одоо хангалтгүй байж ирсэн. Тэгээ яагаад энэ нөгөө хуулийн дагуу тайлан авъя гэдэг асуудал байгаа ч гэсэн яг улс төрийн намын тухай хуулинд бол энэ зохицуулт бол хараахан тусгаагүй. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2023 онд улс төрийн намын тухай хуулийг бас 5-6 парламент амцуулыг Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо өргөн барьж Монгол Улсын парламент бол 23 оны 7 сард бол энэ хуулийг бол баталсан байдаг шинжилсэн найруулгыг. За хуулиараа бол яг гендерийн үндэсний хорооны чиг үүргийг маш тодорхой тусгаж хороо бол хүсийн тэнцвэр төдлийн тайлан улс төрийн намуудаас бол аваад за энэхүү тайлан бол сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх сонгуулийн төв байгууллага тухайн тайланд үндэслэн одоо тайланд үндэслэн дүгнэлтийг одоо танилцаад тухайн намд улс төрийн төрөөс олгох санхүүжилтийг өгөх асуудлыг одоо шийдвэрлэхээр ингэж бол хуульчилсан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тайлан авахын сацуугаар тайлан өөрөө бас ямар дараагийн одоо үйл ажиллагаа хариуцлагатай байдалтай шууд уялдахаар одоо зохицуулт нь бол юм бол одоо түүхэн бас ийм үйл ажиллагаа болж байгаамаа. Тэгээд гендерийн үндэсний хороо зөвхөн тайлан авахын тулд энэ тайлан өөрөө хүсийн тэнцвэр төдлийн мэдээг авахын тулд мэдээ өөрөө албан ёсны байх хэвээр. Албан ёсны гэдэг нь бол үнэн зөв бодтой мөн энэ мэдээллийг олол гаргаж өгж байгаа улс төрийн намуудад бид нар энэ мэдээллийг нь олон нийтэд танилцуулах юм боломжтой байх хэвээр. За энэ хүрээнд үндэсний статистикийн тухай хуулийн дагуу бол тайлангийн маягтыг бол бид нар үндэсний статистикийн хорооноос бол авах юм зөвшөөрлийг бол авсан. За энэ 24 оны 7 сард зөвшөөрлөө өөрөө олгогдож за маягтууд маань өөрөө зурагдаж намуудад өнөөдөр бол энэ тайлангийн маягтыг бол танилцуулах арга хэмжээг бол албан ёсоор зохион байгуулж байгаа. Тэгэхээр тайлан авж байгаа асуудлыг бол мэдээж намууд хуулиа одоо биелүүлээд 7 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл улс төрийн бүхэл намууд хууль заасны дагуу яг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудын хүссэн харьцааг бол 40-60 болгох энэ үйл ажиллагаанууд бол хийгдэх ёстой. За хоёрдугаарт нь бол энэ тайланг бол намууд хөөс гадна тайлангийн мэдээлэлд одоо гаргаж байгаа эсэх үн зөв байлгаж байгаа эсэгт нь олон нийтийн хяналтыг бол нэмэгдүүлэх бол туйлын чухал байгаа. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээнд бол бид нар улс төрийн намын төлөөллөг оролцуулахаас гадна олон нийт иргэний нийгмийн байгууллага судлаач за мөн ихтэй сургуулийн оюутнууд энэ чиглэлд бас мэрэгч байгаа оюутнуудыг бас бид нар урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр үүний хамгийн гол одоо мэдээ авч байгаа гол зорилго бол юу байгаа вэ гэхээр шийдвэр гаргах түвшинд ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бол Монгол улс төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудал. Тэгэхээр ер нь улс төрийн албаны бүхий л одоо томилгоон дээр бол тухайн засгийн газраа байгуулж байгаа тухайн их хурлын шатралтны сонгуульд одоо олонх болсон нам болол энэ томилгоонуудыг хийж багийг бол бүрдүүлж ажиллаж байгаа. Тэгвэл энэ одоо томилгоонуудад өнөөдөр үнэхээр тухайн үйл явцыг одоо бий болгох гээд үр дүн гаргах гээд эрэгтэй эмэгтэйчүүд энэ тэнцээ оролцож чадсан бол хөгжлийн үр шимээс хүртэх тэр эрэгтэй эмэгтэйчүүдийг томилох томилгоонууд дээр хүсийн тэнцвэрт байдлыг хангах нөгөө хууль заасан квотыг хангахад энэ тайлан өөрөө очиж хувь нэмэр оруулах юм а гэж. Тэгэхээр мэдээж нам болол өөрөө бодлогын нам болох, гендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх. За цаашид энийг үе шаттайгаар одоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд энэ нь өөрөө том хүрээгээр бол доктортой өвчлийн 5 дугаар зорилтод бол хувь нэмэр оруулна. Монгол улсын алсын хараа хортой бодлого. За мөн өнөөдөр энэ намын хэрэгжилт өөрөө салбарын орон нутгийн болоод гендрийн бодлого дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд бол гендрийн тэгш бус байдлыг арилгах гэдэг бол хувь нэмэр оруулах ийм үйл ажиллагаа болж байгааг бол тоцсож хэлье.